Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Шинэ дугаараа эхлэхэд бэлэн боллоо. Виржиниа мужид нь Америкийн нэгдсэн улсын 13 мужийн нэг бөгөөд энэ мужаас Америкийн анхны 13 мужийн нэг бөгөөд энэ мужаас Америкийн нэгдсэн улсын 8 ерөнхийлөгч төрөн гарсан байдаг юм байна. Виржиниа мужийн Манаса хот нь маш олон балбчууд амьдралдаараа онцлогтой бөгөөд албан олон янзын баяр ёслолууд ч байнга болж байдаг. Энэхүү хотод 28 настай сувилагч мэрэгжилтэй Мамта гэдэг эмэгтэй охин болон нөхрийнхөө хамт амьдардаг байсан. Мамта бол сошиалд маш идэвхтэй байдаг төдийгүй өөрийн блогоор өдөр тутмын амьдралаа олон нийтэд хуваалцдаг. Тийм ч болохоор хотынхон дундаа нэр хүндтэй нэг ёсны инфлюенсер байсан. Түүний бага насны талаар мэдээлэл тодорхойгүй ч гэсэн тэрээр элэг бүтэн өссөн, гэр бүл нь хайр халамжаар дүүрэн хүмүүс байжээ. Ээж аав болон ах нь түүнийг маш их анхаардаг, сурч боловсрохыг дэмждэг байж л дээ. Тийм ч болохоор Мамта багасаа л суутхан болохыг мөрөөддөг байсан. Энэ зорилгынхоо төлөөч маш тууштай зүтгэсээр ирсэн. Ингээд төрсөн утга балбтаа сургуулиа сайн суралцж дүүргээд Америкийн нэгдсэн улсад суралцахаар ирсэн бөгөөд удалгүй сургуулиа төгсөөд Виржиниа мужийн Innova Fireworks эмнэлэгт сувилагчаар ажиллах болсон. Ажил мэргэжилтэд дуртай өдөр бүрийг аз жаргалаар дүүрэн ухтахыг хүсдэг байсан. Түүгэрч зогсохгүй гэрлэлт нь ч бас азтай байж өөрийгөө жинхэнэ дурлалт ханхүүтэй учирсан гэж бахархдаг. Нөхөр нь түүнээс 5 насаар ах Нариш Бахат гэдэг байсан бөгөөд бас л Непал хүн. Нөхрийнх нь бага насны талаар бас ч тийм их мэдээлэл байдаггүй. Тэрээр балбтаа цэргийн сургуульд төгссөн бөгөөд айрмаас халагдсны дараа Америкийн нэгдсэн улсад ирсэн. Америкт ирснийхаа дараа мөн л Америкийн нэгдсэн улсын армийн нөөц хүчний албанд автоматжуулалт логистикийн техникчээр ажиллаж байваа. Тэд 2020 оны 2 дугаар сард хурмаа хийсэн. Дараа нь тэд Манасад ирж суурьсан. Мамта нөхөртөө маш их хайртай, тийм ч болохоор гэрэлснийхээ дараа нөхөртөөгөө авахулсан гэрэл зургуудаа олон нийтийн сүлжээнд байнга оруулдаг байсан. Ингээд 2023 оны 8 дугаар сарын 20-нд тэд Шао Нима гэдэг хөөрхөн охинтой болсон байна. Ялангуяа Мамта бол охиндоо маш их хайртай учраас гэр бүлийнхээ зургийг сошиал сүлжээнд байнга нийтэлдэг байсан. Гэвч тэдний амьдралд хар дарсан зүүд шиг өдөр ирэх юм гэж хинж зансангүй. 2024 оны 8 дугаар сарын 1-нд Америкийн нэгдсэн улсын иргэншилд орох ярилцлаганд Мамта ирээгүй. Байнга цаг барьдаг, ажлаа тасалдаггүй Мамта ажилдаа ч бас очсонгүй. Утасны дуудлаганд ч хариу өгөхгүй, мессежэнд ч хариулахгүй байсанд нь бол ажлынх нь хүмүүс маш их гайхсан. Тэгээд ямар нэг зүйл буруу байна гэдгийг гадарласан байна. Ингээд эмнэлгийн дарга нь бол цагдаад хэлж тэдний гэрт очиод шалгаад өгөөч. Энэ ямар нэг асуудал байх шиг байна. Ямар ч байсан хэвийн бус асуудал гарсан байх гэж мэдээлдэг. Цагдаа нар бол ганцаараа амьдардаг настай хүмүүс болон удаан хугацаанд холбоо бариагүй зэрэг хэвийн бус асуудал гарсан байж болзошгүй айлуудын гэрээр очдог байсан болохоор тэр ёсоор одоо гэрт нь очисон. Ингээд цагдаа нар дуудлагын дагуу 15 цаг 15 минутанд тэдний гэрт ирэв. Хаалгыг тогшоход Мамтагийн нөхөр Бахат охиноо тэрсээр гарч ирсэн. Түүнээс эхнэрийнхэн талаар асуухад бид хоёр муудалцснаас болоод Мамта 31-нд гэрээсээ гараад явсан, түүнээс хойш уулзаагүй. Би ч гэсэн холбогдож чадахгүй байна. Эхнэр маань Техас эсвэл Нью-Йорк руу эгч нар дээр очисон байхаа гэж хэлсэн. Тэгснээ нөхөр нь цаашаа ярихдаа энэ бол Мамтагийн анх удаа алга болж байгаа тохиолдол биш ээ. Өмнө 3 удаа шалтгаангүйгээр алга болж байсан. Тэгж яагаад өөрөө буцаад л ирдэг гэж хэлсэн. Ингээд түүний нөхөр Бахат дараагийн 2 өдөр цагдаа нартай хамтарч ажиллав. Гэвч хачирхалтай нь Мамтад игч байдаггүй бөгөөд тэдс маань Нью-Йорк болон Техас тэр бүхэл ер нь Америкт түүний төрөл садан байдаггүй. Түүний гэр бүл садан төрөл нь бүгд л балбад байдаг. Түүнээс хойш хэд хоног өнгөрсөн ч Мамта ирэхгүй л байлаа. Ингээд 8 дугаар сарын 5-ны өдөр Мамтаг алга болсон гэдгийг албан ёсоор зарлав. Facebook, сошиал орчинд хүртэл зар тавьж олон нийтээс мэдээлэл ирэхийг хүлээв. Бахат ч мөн Facebook дээр зар тавив. Мэдээж эхнэр нөхөр хоёрын хэн нэг нь асуудалд ороход нөгөөг нь сэжгэлдэг ёсоор цагдаа нар Бахатыг сэжгэлж эхэлсэн. Тэгээд ч эхнэр нь алга болчиход байхад тэр ямар нэг арга хэмжээ авдгүй маа гэхэд юун түрүүнд одоо цагдаад мэдэгдэх ёстой. Гэтэл тэр цагдаад ч мэдэгдээгүй. Бүхэл бүтэн 8 хоноод байхад мэдэгдээгүй байна гэдэг бол мэдээж хэвийн биш гэсэн үг юм.
Ингээд түүнийг цагдаагийн хэсэг дээр авчиж мэдүүлэг авахад 7 дугаар сарын 31-ээс хойш би мамтаатаа уулзаагүй гэж нөгөө л хэлдэг үгээ хэлсэн. Гэхдээ тэр бас нэмж манай эхнэрийн паспорт, ногоон карт болон зарим ачаа тийш нь байхгүй болсон. Тэр явахдаа аваад явсан байх гэлээ. Тэрээр хэвлэлийнхэнд ярилцлага өгч эхнэрийг маань олоход туслаач тэр өөрөө л бүх юм аваад хаа нэг тийшээ явчихлаа. Чи минь яг одоо намайг харж ивэл гэртээ хүрээд бирээч охин чинь чамайг маш их санаж байна гэж хэмээн телевизээр ярилцлага өгч байсан. Ингээд мамтагийн найз нөхөд болон бал гаралтай хүмүүс маш олон хүмүүс цуглаж одоо жагсаал хийлээ. Мамтагийн зураг бүхий алга болсон тухай мэдээллийн хуудсыг бүхэл гудамж талбай хөрш хотууд мөн байршуулв. Эрлийн баг зохион байгуулж, хайгуул хийж, олон нийтийн телевизүүдээр мэдээлэл өгсөн хүн $5,000 шагнал өгөх тухай зар тавив. Удалгүй мамтаг олох санд бол $19,000 цугласан. Ингэсээр байтал 8 дугаар сарын 20 болж мамтагийн хайртай охины анхны төрсөн өдөр болоход бахат бол гэрээ маш сайхан чимэглээд гэртээ тансаг үдшилэг хийхээр зэхэж найз нөхөд хамтран ажиллах ёстой урьсан байсан. Гэхдээ хэнийг ч одоо гэртээ зураг бичлэг авахыг хориглож байсан гэж тэрхүү үдшилэгт оролцсон найзууд нь сүлд хэлсэн байдаг. Энэ үдшилэг маш таагүй уур амьсгалтай байсан. Учир нь өөрхий бяцхан охины ээж нь алуу болчоод найз нөхд нь түүнийг хайгаад нойр хоолой хасж байхад бахат юу ч болоогүй юм шиг өөрийн найз хамтрагчтай гэртээ ураад тансаг хорим найр хийж идэг. Энэ найраас болж мамтаа алгацсан гэдэг нь бол тодорхой болсон. Яагаад гэвэл мамтаа охиндоо ямар их хайртай билээ дээ. Гэтэл амин хайртай охиныхын төрсөн өдөр болж байгаад гэртээ ирэхгүй уцаар холбогдохгүй байна гэдэг бол түүнийг амьд биш байна гэдгийг баталж байлаа. Нөгөө талаар мамтаатай ажиллаж байсан зарим нэг хүмүүс өнгөрсөн 2 дугаар сарын нэг өдөр мамтаа ажилдаа ирэхдээ нүүр нь энд тэндээ хид хідэн газар хөхөрчгсөн ирж байсан тухай цагдаад мэдүүлж хэлдэг. Тэрээр нөхрөөсөө салахыг хүсэж байгаа тухай ажлынхаа ганц нэг хүнд ч гэсэн хэлж байсан байна. Тэд түүнд туслахыг хичээж чи бахатаас холдож өөр байр олж амьдраа эсвэл цагдаад мэдүүлж төрөөс тусламж хүсэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Гэвч мамтаа тэдэнд татгалцсан хариу өгсөн байна. Түүний дараа болсон бас нэг муудалцааны дараа мамтаа ганц би эхчүүдэд туслах бүлгээс тусламж хүсэж мессеж илгээсэн. Тэдний гэр бүлийн амьдрал бол сошиал дээр харагдаж байгаа шигээ тийм аз жаргалтай дүр шигээ байгаагүй зөрчилдөө хэрүүл гэр бүлийн дарамт байдаг байсан. Гэвч мамтаа бусдад өөрийн зовлонгоо мэддүүлэхгүй тулд ч тэр юм уу үргэлжил баяр ёслолттой сайхан түүх харуулсан зураг бичлэг постлдог байсан. За ингээд охиныхын төрсөн өдрийн маргааш буюу 8 дугаар сарын 21-нд цагдаа нар бахатын гэрт мэргэжлэг хийсэн. Гэрт бараг эд мөрийн баримт гэхээр юу ч олдоогүй. Гэхдээ угаалгын өрөөний болон мастер унтлагын өрөөнд юмнаар цацаж үзэхэд тэндээс их хэмжээний цусны толб гарч ирсэн. Мастер унтлагын өрөөнөөс чирсээр угаалгын өрөө рүү орсон цусан зам мөр илэрсэн байна. Ванны өрөөнд үлдсэн цусны толбоноос дээж авч ДНХ-ийн шинжилгээ хийхэд мамтагийн цус гэдэг нь батлагдсан байдаг. Манасас паркийн цагдаагийн дарга Мария Луга шууд хэвлэлийн баггуур зохион байгуулж мэдээлэл хийхдээ түүний гэрээс илэрсэн мамтагийн ДНХ-тэй таарсан маш их хэмжээний цусны толбоос зэргээс нь үндэслэн түүний нөхөр бахатыг эхнэрээ ээгүүтгсэн гэж үзэж байна гэж мэдгдсэн байна. Ингээд 8 дугаар сарын 22-ны өдөр хүний аминд хүрсэн цогцыг нуусан гэдэг үндслээр бахатыг баривчилсан бөгөөд түүний 1 настай охиныг насрамжийн байгууллагын авч явсан. Бахат яагаад цогц байгаа газрыг хэлэхгүй байгаа юм гэхээр цогц олдоогүй бол эд мөрийн баримт олдоогүй гэдэг ч юм уу дутуу гэдэг ч юм уу уг аллагыг үйлдсэн гэх одоо баталгаа байхгүй учраас яллагдах нөхцөл нь өөр болох магадaltaй юм байна. Бахат өөрөө зэргийн хүн учраас тэр зэргийн ямыг мэдж байгаа. Тийм ч учраас одоо өөрийгөө буруугүй тооцоолохын тулд цогц байгаа газрыг хэлэхгүй байна гэж би бол хувьдаа үзсэн. Гэхдээ мэдээж гэрээс нь эхнэрийнхэн ДНХ бүхээ маш их цусны мөр илэрсэн учраас түүнийг цогц нуусан хэрэгээр баривчилсан байна. Бахатыг баривчилсны дараа цагдаа нар дахин гэрт нь ирж 2 дахь наривчилсан мөрдлөг явуулж гар утас, зөөврийн компьютер, хивс гэх мэт маш олон зүйлсийг нотлох баримтаар хурааж авсан. Гэтэл бахат охиноо балбад хөргөж өгөх нэрийдлэр
зугтахаар бэлдэж байсныг олж мэдсэн. Бөгөөд Бахат бол шүүхэд хандан би байшин болон машинаа худалдаж охиноо балбар руу явуулах хэрэгтэй байна. Тиймээс намайг Батлан даалтанд гаргаж өгөөч хэмээн хүсэлт гаргасан бөгөөд 8 сарын 26-нд болсон түүний Батлан даалтанд гаргах шүүх хурал дээр шүүгч Бахат бол нийгэмд аюултай гэмт хэрэгтэн тэр онгоцонд суугаад явсан байлаа ч гэсэн нислэгийн аюулгүй байдалд онц аюултай гэж үзээд түүнийг бол Батлан даалтанд гаргахыг хориглосон. Ингээд түүний одоо Google хайлтын системээс юу хайсныг үзэхэд 7 дугаар сарын 30-ны үүрийн 4 цаг 30 минутанд тэрээр Google Map-ээс хамгийн ойрхон дахиан ферм хаана байдаг вэ гэж хайсан байсан. 5 цаг 40 минутанд хүүхэд асрагчтайгаа холбогдоод 6 цаг 30 минутанд Clark талбай орчимд амьдардаг хүүхэд асрагчшинда охиноо авчиж өгсөн. Ингээд цагдаа нар асрагч эмээгийн гаднах камерын бичлэгийг шалгахад Бахат охиноо өгсөний дараа тэр хавийн орон сууцны гаднах хогийн савнд хид хідэн уудтай юм хайж байгаа бичлэг үлдсэн байсан. Ингээд 8 цаг 12 минутанд Home Depot руу очиж эрзэний мэйлийг худалдаж аваад 8 цаг 21 минутанд Walmart-д очиж 3 ширхэг хутаг, хивс цэвэрлэгч, агаар цэвэршүүлэгч, нойтон салфетик болон бусад зүйлсүүдийг авсан байдаг. Түүний гэрт 2 дахь удаага нэгжлэг хийх үеэр 3 хутагны зөвхөн нэг нь л олдсон байна. Үдээс хойш 17 цаг 22 минутанд Бахат дахин Home Depot руу ирсэн бөгөөд энэ удаа 40 ширхэг супер хогийн ууд худалдаж авдаг. Мөн Tesla машины түүний одоо Tesla машиных нь өгдлийг шалгахад 7 дугаар сарын 31-ний шөнийн 1 цагийн үед хотоос 40 майлын зайд байх Полс сүм рүү очиж явсан бөгөөд сүмийн ойролцоо хогийн савны дэргэд зогсоод хогийн сав руу мөн л хид хідэн удаа зүйлс хийж байгаа нь харагддаг. Бодвол одоо сүмийн хогийн савнд байгаа зүйлийг хэн ч сэжиглэхгүй гэж бодсон юм байна. 17 цаг 40 минутын үед асрагч эмээгийн ойролцоо хогийн савнд дахиад л зөндөө уудтай зүйл хайсан. 19 цагт буцаад асрагч эмээгэнд нь ирж охиноо аваад гэрлүүгөө явсан байна. 7 сарын 30-наас 31-ний хооронд 11 цагийн дотор тэдний байшин болол 150 галлон ус сэргэлсэн байсан тогтогддог. Мөн түүний гар утас удаан хугацаанд унтраатай байснаа бас нэг хотод очиж асцсан бөгөөд тэнд очиод хувцсны хандивын хайрцагт нэг том боодолтой зүйл чихэж байгаа нь мөн камерт үлдсэн байна. Цагдаа нар тэдгээрийг шалгаж үзэхэд цустай хувцснууд байсан бөгөөд 8 дугаар сарын 2-ны өдөр байшин түрээслэгчээ дуудаад та надад унтлагын өрөөний орыг зөөхөд туслаач гэж гуйсан байдаг. За тэгээд нэг иймэрхүү зүйл болоод өнгөрсөн болохыг цагдаа нар мөрдлийн явцад илрүүлсэн байна. Бахат яагаад эхнэрээ үзэн ядах болж бүр амьд нь хүрэх болсон бэ гэсэн чинь тэр бол өөрөө өөр эмэгтэйтэй нууц амрагийн харилцаатай болсон байсан. Хэдийгээр ингэж Бахатын үйл хөдлөл илэрхий болсон ч гэсэн хөөрхийн Мамтагийн бие эсэг олдохгүй байлаа. Хууль шүүхийн түүхэнд хохирогчийн цогц олдоогүй ч гэсэн хангалттай яллагдсан тохиолдол зөөнгүй байдаг л да. Гэхдээ л одоо эцсийн эцэст хохирогчид эрсдэлтэй шийдлүүд олон байдаг. Хэрвээ энэ удаад яг ийм жишгээр алуурчныг яллах боломжгүй бол яах вэ? Тэр хүний цогцыг олдоггүй юм а гэхэд түүний үс, хумс, унсан, тасарсан мах, эд, ис, ясны хэсгээс нь ядаж олж чадахгүй бол цаашдаа хэрэг болол маш явцгүй болох нь мэдээж. Энэ л одоо мөрдөгчдийн санааг маш их зовоож илээ. Тиймээс Мамтагийн цогцсны хэсгээс олохыг чухалчилж байсан. Хорон санаатай залтай Бахат эхнэрийнхээ цогцыг хэдэн 10 хэсэг болгоод газрын хогийн цэг рүү авчиж хайсан. Ядаж явахд Бахат хогоо хаяад 7 хонож байгаа. Гэхдээ мэдээж энэхүү 7 хоногийг бас дутуу үнэлж орхигдуулж болохгүй. Ингээд цагдаагийнхан төв хогийн цэг дээр хэд хоногийн турш уудтай хог бүрийг тоншиж, түншиж, нэргүүлж тойруулж хайсан ч олдохгүй байсан бөгөөд энэ прокурорын толгойн өвчин болж байлаа. Гэтэл бас гай газар доороос гэрчээр нэг цагдаагийн ажилд би урд нь Бахатыг баривчлуулах хүсэлт гаргаж байсан гэж мэдгдсэн бөгөөд энэ нь худлаа байсан. Гэтэл хууль сахиулах байгууллагын ажилтнууд сэжигтнийг баривчлахад ийм худлаа мэдээлэл өгсөн байх нь тухайн этгээдийг баривчлах үндэслэлгүй болдог тийм хуультай юм байна. Ингэсэн ч бас дээрэс нь хөршүүдийн мэдүүлэг Бахатын талд гарчдаг. Тэд ярихдаа бол Бахат эхнэрээ алаагүй. Хэрвээ алдсан бол зодон цохион болж орилон хашгиран зэрэг ямар нэг чимээ гарах ёстой. Тэгвэл бид сонсно. Гэтэл 7 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд эднийх нам гүн байсан. Тэгэхээр энд бол
хүн амны хэрэг гарсан гэж бид нар бодохгүй байна гэж бүгдээр баталж ирсэн гинэ. За тэгсэн чинь Бахатын биеийн дээрээс уруулсан майжуулсан одоо алуулж байгаа хүний амиа хамгаалсан тэмцлийн ямар ч уул мөр гараагүй. Эдгээр дүнслэн Бахатын өмгөөлөгч түүнийг Батлан даалтанд гаргахыг хүссэн. Ингээд 9-р сарын 20-нд Батлан даалтанд гаргах 2 дахь шүүх хурал нь болсон. Энэ шүүх хурлаар шүүгч хэлэхдээ Бахатыг буруутаа гэж үзэх нотлох баримт бий. Тиймээс Бахат бол нийгэмд аюултай гэмт хэрэгтэн балб руу охиноо хүргэж өгөх болвол нислэгдэж аюул учруулна гэснээр түүнийг Батлан даалтанд гаргах хүсэлтийг хүлээж авсангүй. 20 дахь хугацааг нь бол цааш нь үргэлжлүүлсэн. Дижитал Бахатын гэрээс олдсон автомат хөрөөн дээр хүний биеийн эдис наалдаж үлдсэн байсан нь олдсон байна. Ингээд ДНХ-ийн шинжилгээ хийж үзэхэд бол мамтагийнх гэдг нь тогтоогдов. Ингээд Бахат 1-р зэргийн хүн амны хэрэг үйлдсэн тодорхой болсон учраас одоо зөвхөн түүний цогцснуусан гэдэг зүйл ангиг л баталгаажуулах шаардлагатай болсон байна. Нэг өсөндө цогцыг гутаанд оромжилж цогцтой зүү ус арьцсан нотлох баримтыг нуун дарагдуулсан гэх үндслийн дагуу нотлох баримтыг олох нь энэ тэргүүнд тавигдлаа. Мамтагийн ээж Гита болон түүний ах хоёр Америкийн нэгдсэн улсын яаралтай бие зааваад 8-р сарын 29-нд хүрч ирсэн байна. Ээж нь охиныхоо тухайд дурсахдаа миний охин маш сайхан сэтгэлтэй, үнэхээр дайчин хөдөлмөрч охин байсан. Сайхан сэтгэлээсээ болж ийм байдалд хүрүүдээ хэмээн уйлан ярьж байв. Эцэг ихгүй үлдсэн мамтагийн өнчин охин зориулсан хандивын аян зохион байгуулахад ердөө 24 цагийн дотор $80,000 хүрсэн бөгөөд үүнээс хойш сарын дотор $244,293 цугларсан байна. Мамтагийн охин эмээтэйгээ хамт балб руу буцсан. 2024 оны 12-р сарын 4-нд 1-р зэргийн хүн амны хэрэг үйлдсэн цогцтой зүү усаар харьцаж доромжилсан Нариш Бахатын шүүх хурал болох байсан ч балб хэлмэрчтэйгээр шүүх хуралд орохоор төлөвлөгдөж байсан. Бөгөөд Бахат одоохондоо би орчуулагчаа олоогүй байна гэснээр түүний шүүх хурал хойшлогдсон байдаг. Үүний дараа 2025 оны 9-р сард мөн л төлөвлөгдсөн байсан ч гэсэн энэ мөн хоошлоод одоо 2026 оны 9-р сарын 10-нд болохоор товлогдоод байгаа юм байна. Тэгэхээр одоохондоо энэ хэрэг бол шийдэгдээгүй байгаа гэсэн үг. За ингээд та бүхэндээ энэ удаагийнхаа дугаарыг хүргэлээ. Та бүхэн маань хар нуур суугаад дэмжиж, лайка дарж, комментаа бичиж анх сонсож байгаа буюу урд нь сонсдог мөртлөө subscribe дараагүй яваа бол яг одоо саба дараад нэгдээрээ. Та нартай бүгдэнд нь хайртай шүү. За ингээд таалан сонссонд баярлалаа. Баяртай.